Монгол улсын махны аюулгүй байдал аюулын харант дэлдэж эхэллээ. Хөрш орнууд Монгол улсын малын махыг халдварт өвчнөөр өвдсөн гэх шалтгаанаар импортоор авах хэмжээгээ багасгаад байсан. Тэгвэл махны үйлдвэрүүдийн баталгаагүй байдал экспортод нөлөөлөх үү гэдэг асуудлыг ярьж байна. Харин махны экспортын зөвшөөрлийг хятадууд олгодог гэдгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Минт сайхан өнөөдөр мэдээллээ. Сар дахлын улмаас Монгол улс сүүлийн 2 жилийн хугацаанд экспортод мах гаргаж чадаагүй. Мөн Монгол улсад бүртгэгдсэн малын халдварт өвчнөөс болж хөрш орнууд Монголоос мах авахаа хойш тавиад байсан юм а. Гэтэл имээлттэй хятад эзэнтэй компани мах экспортлох зорилгоор их хэмжээний мах нөөцөлж байсан гэдгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Минт сайхан, Монгол улсын шадар сайд Амар сайхан нар мэдээллээ. Өөрөөр хэлбэл махны экспорт үндсэндээ тэг зогсолт хийсэн байхад хятад эзэнтэй компани экспортын мах бэлтгэж байсан нь асуудал үүсгэж байгаа юм. Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам мах экспортод гаргах эрхийг аж ахуй нэгжүүдэд өгдөггүй гэж өөрсдийгөө хамгаалж байна. Аж ахуй нэгжүүд мах экспортод гаргах хүсэлтэд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд хүргүүлж мэргэжлийн элтийн ерхий газар дүгнэлт гаргадаг байна. Үүнийгээ бүгд найрамдах хятад ард улсын гайлын байгууллагад уламжилдаг хоёр улсын экспорт, импортын махан бүтээгдэхүүнд тохирсон протоколоор импортлогч орон зөвшөөрөл олгодог. Энэ хүрээнд бүгд найрамдах хятад ард улсын гайлын байгууллага Монголын 60 аж ахуй нэгжид зөвшөөрөл олгосон гэж салбарын сайд нь хэллээ. За экспортлох эрхийг харин импортлогч орн буюу хоёр улсын хооронд тохирсон гадаад бодлогоор тохирсон протоколын хүрээнд олгодог асуудал байгаа. Тэгэхээр бид нар хятадууд одоо юу тавиад байгаа импортлогч орн одоо шалгалт тавиад байгаа, хяналт тавиад байгаа асуудал огт бишээ. Тэд зөвхөн экспортлох эрхийн аж ахуй нэгжүүд олгож байгаа. Минт сайхан сайдын тайлбарснаар Монгол улс экспортод гаргах махны зөвшөөрлийг олгож чаддаггүй. Хятадын тал зөвшөөрөл олгодог гэдгийг ийхүү хэлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын 60 аж ахуй нэгжид зөвшөөрөл олгожээ. Хятад улс экспортын зөвшөөрөл олгохгүй бол Монгол улс махаа зарж чаддаггүй ийм байдалд амьдардаг юм байна. Тиймээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа махны үйлдвэр компаниуд Хятадын гарт орсон гэх чэнжүүдийн мэдээлэл болон улирлын чанартаагаар нийслэлчүүд махны хомсдолд орж үн хөөрөгддөг зэрэг асуудал Хятадаас экспортынхоо зөвшөөрлийг хүлээд ихдээ шууд холбоотой байхыг ч үгүйсгэхгүй байна.